Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын савлуурт үйлчлэгчдийн холбооноос эко товчлол үйлчлэгээний төвийн воркшоп талбайд Төрник Монголд хөгжлийн төлөө төслийн хүрээнд Мегабол компанитай хамтран Мега Хэлт төслийн санхүүжилтээр бүтээн байгуулж байна. Энэхүү төрникийг бүтээн байгуулж байгаа гол зорилго нь манай өнөөгийн Монголын нийгэмд яг хүүхэд залууст төрникээр хичээлэхэд нь яг стандарт төрник ерөөсөө байдаггүй, маш ховор байдаг. За дийлэнхтэй ер нь бол дандаа нарийн стандарт бус мөн будагтай ийм төрникнүүдийг байрлуулсан байт юм аа. Одоо бол төрникийн спорт Монголд маш ихээр хөгжиж байна. За үүнтэй зэрэгцээд маш олон тамирчид болон хуваараа сонирхогч залуус маш олноор одоо гарч ирж байна. Тэгээ ийм учраас бид бүхэн одоо энэхүү төрникийг бүтээн байгуулж байна. За энэ төрникийн маань одоо онцлог давуу талуудыг би та бүхэндээ харуулъя. За энэхүү төрник маань одоо бусад төрникийг бодвол маш өргөн хийсэн байгаа. Тэгэхээр энэ юунд давуу гэхээр ихэнх одоо төрникээр хичээлдэг залуус маань динамик элементийг гадаа хийх боломжгүй байгаа гэдэг нарийн төрниктэр. Тэгэхээр энэ төрникэн дээр бол боломжтой суйрлуулалтыг маш сайн анхаарч хийсэн байгаа. За нэлээд урт гүнзгий ухаад тэгээд маш сайн ингээд суйрлуулалт дээр анхаарч хийсэн байгаа. За дээрэс нь манай төрникний гол нь цутгамбал одоо өөрөөсөө ийм битүү цул төмөр байгаа учраас одоо ямар нэгэн номрох аль эсвэл одоо нөгөө хотоох мөн дотор нь ингээд нөгөө турбаа хийсэн төрникүүд байдаг ч тийм ингээд санжганд дуурна гэсэн ойлголт байхгүй. За энэ бүхнээр онцлогтой байна. За одоогийн байдлаар Монголд бол дийлэнхтэй тэр цаана харагдж байгаа ногоон төрник шиг ийм төрникнүүд байдаг. За энэ маань ер нь бол эндуранс төрлийн тамирчдад эсвэл сонирхогч сүнэлт ийм элементүүдийг хийдэг хүмүүст бол маш одоо боломжийн. Дашрамд бас нэг юмыг сануулж хэлэхэд энэ өргөн төрникэн дээр бид бүхэн бол нөгөө динамик элемент илүү их хийдэг хүмүүсийг одоо гаргах зориултаа хийж байгаа учраас одоо үзэж байгаа хүмүүстээ анхааруулж хэлэхэд бэрхлээтэй сонс эргэж байгаа хүмүүс болвол аль болох болж өгвөл тэр цаана харагдж байгаа ногоон төрникэн дээрээ хийгээд энэ өргөн төрникэн дээрээ болохоор динамик элементүүдээ бэлдэрээ гэж та бүхнээс хүсэж байна. За манай одоо төрникний хамгийн өндөр гэхэд өндөр төрник маань ингээд дээшээгээ 2 м 30 см өндөртэй байгаа гэсэн үг. За арай намхан нь болохоор 2 м өндөртэй байгаа. Өндөр нам нь. За ингээд бид бүгдийн хийсэн төрник маань яг одоогийн байдлаар ингээд бүрэн хийж дуусаад одоо ингээд ашиглалтанд орсон байна. Бидний сайн мэдхээр одоо хөл бөмбөгийн жокийн ногоон талбай маань хүн болгоны мэддэг. За тэгээд орой болгон ингээд ирээд чөлөө цагаа боловсон өнгөрүүлдэг ийм спорт талбай байгаа. За тэгээ үүн дээр бид бүгдийн хийсэн төрник маань төрник сонирхогч залуусыг маань бас энэ ч хүрэлцэн ирээд өөрсдөө техникийг давтах төрникээр хичээлэхэд нь маш их төхөн болж өгж байгаа. За бидний хийсэн төрник 3 төрлийн өндөртөөгөр ингээд хийгдсэн байгаа. За тэгээд хамгийн одоо намхан дээр нь бол ингээд бага насны хүүхдүүд бас төрникээр хичээлэх боломжтой. За өндөр болоод одоо дундын төрник дээр нь бол манай төрник сонирхогчид мөн төрникээр хичээлдэг тамирчид маань бэлтгэлээ хийхэд бүрэн боломжтой болсон байна. За ерөнхийдөө одоо энэ төрникийг бид нар динамик элемент хийдэг тамирчдад зориулж хийсэн байгаа. Тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр одоо тэр чөлөөт фристайл өөрийн гэсэн стайлыг одоо бэлтгэхэд ямар нэгэн саад бэрхшээл учрахгүйгээр бодож ингээ хийсэн байгаа. Одоо хуучин ногоон төрник маань болохоор яг ийм фристайл төрлийн элементүүдийг хийхэд маш хүндрэлтэй байгаад байдаг. Өөрөөр хэлэх юм бол хоорондын зай нь ойрхон. За тэгээд гол нь болохоор юм будагтай учраас тамирчдын одоо хичээлэх хэсгийн гар нь одоо гуулгаад маш аюултай байдал үүсээд байдаг. Тэгэхээр ер нь бол эндуранс төрлөөр хичээлдэг хүмүүс өөрөөр хэлэх юм бол сунаалт воркаутер хичээлдэг тамирчдад бол цаатаадын ногоон төрникэн дээр хийхэд бол бүрэн боломжтой. За бидний хийсэн төрник дээр бол динамик төрлийн элементүүдийг бэлтгэхэд маш боломжтой. За ингээд төгсгөлтөн гэж хэлэхэд ийм гоё төрниктэй болгоход одоо тусалцаа үзүүлсэн Мегабол компанийнхаа хамт олонд баярлал талархснаа бас илэрхийлмээр байна. За мөн ингээд төрникээр зорин хичээлээд явж байгаа залууст маань ийм гоё төрник ингээд бий болсонд одоо бид бүхэн манай холбооны зүгээс ч гэсэн үнэхээр их сэтгэл хангалуун байна. За тэгээд энэхүү төрник дээр маань хөрлсөн ирээд одоо дуртай элементүүдээ бэлдээд ийм гоё боломж олгосон дээр нь ирээд сайхан бэлтгэл сургалт хийгээрэй гэж бүх одоо төрникээр хичээлдэг болон сонирхогч хүн болгоныг урьж байна. Төрник Монгол хөгжихийн төлөө